Монголын төр ёсны түүхэнд нэн ээдрээтэй цаг үед Монголын ард түмэн анх дугаар үндсэн хуулиа зарлан тунхаглаж даяар олноо тусгаар тогтнолоо тунхаглан зарласан түүхтэй. 1921 оны ардын хувьсгалын үр дүнд ардын засгийн газар байгуулагдаж засаг ба засаг бус ван гүнгүүдийн нутгийн захиргааны дүрм тангагийн гэрээ гэх үндсэн хуулийг орлохуйц хууль цаазууд батлагдаж 1922 оны 5 дугаар сарын 19-ний өдөр тухайн үеийн шүүхийн яамны сайд хурц хүн Магсаржвар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгээс Америк нэгдсэн улс, Зөвлөлт Орос улс, Япон, Бэлэг зэрэг улсуудын үндсэн хуулийг орчуулж шинэ үндсэн хуулийн төсөл их боловсруулах ажил эхлүүлсэн. 1924 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх цаг хугацаанд тухайн үеийн Монгол улс хэмжээ тэрхэд хаан засаглалын хэлбэртэй оршиж байсан богд хаан жанч халж Монгол улсын засаглалын хэлбэр ойлгомжгүй байдалтай болсон. Зөвлөлт Орос улс, Дундад иргэн улсын хооронд гэрээ байгуулагдсан нь монголчуудын тусгаар тогтнол бүрэн эрхэт байдалд ноцтой хор хохирол учруулах үз гэрээ байгуулагдсан гэж тухайн үеийн тэргүүлэх сэхэтнүүд үзэж нэн яаралтай Монгол улсын анх дугаар үндсэн хуулийг боловсруулах ажлыг эрчимжүүлсэн. 1924 оны 9 дугаар сарын 23-нд Балингийн цэрэнд орж байгаагаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж үндсэндээ Зөвлөлт Орос улсын үндсэн хуулийг орчуулж чиг баримжаа болгосон үндсэн хуулийн төсөл боловсруулах ажил эрчимтэй урагшилсан. Тухайн үеийн Зөвлөлт Орос улсын хууль цаазын нэрт мэрэгчлэлтэн Висвяцкигаар зөвлүүлж уг төслийг боловсруулах ажил нэлээд урагшилсан. 24 оны 9 дугаар сард Монгол улсын өнцөг булан бүрээс төлөөлөгчд 90 төлөөлөгчийг цуглуулах замаар анх дугаар үндсэн хуулийн төлөөлөгчдийг сонгосон. Энэ 90 төлөөлөгчөөс 77 төлөөлөгч уг анх дугаар үндсэн хуулийг батлах улсын анх дугаар их хурлын төлөөлөгчөөр хуралдаж 1924 оны 11-р сарын 25-ны өдрийн 16 цаг 17 минутад Монгол улсын анх дугаар үндсэн хууль батлагдаж Монгол улс төр ёсныхоо түүхэнд анхны бичмэл хууль цаазтай улс болон түүхэнд бичигдэж үлдсэн. Энэхүү үндсэн хуулийн түүхэнд гүйцэтгсэн үүрэг орол бол Монгол улсыг даяар олноо туурга тусгаар бүгд найрамд тулс гэдгийг зарлан тунхаснараа ач холбогдолтой. Хоёрдугаарт уг үндсэн хуулиар нийт иргэд засаг төрийн эрхийг шууд гартаа барих ард түмний төлөөллийн зарчмаар засаг төрийн удирдах дээд байгууллагууд сонгогдож засгийн эрх ард түмний гарт байх үндсэн хуулийн суур зарчмыг тунхагласнараа түүхэнд бас нэгэн тод мөрөө үлдээсэн. Туурга тусгаар Монгол улсынхаа иргэдтэй анх дугаар үндсэн хуулиа баталж тусгаар тогтнолоо зарласан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Мөнх тэнгэрийн дор Монгол улс үрд Мандан Бадар холтгой.